Энэ байршил нь болохоор ID 105 гэдэг одоо Монголын хамгийн урт төмөр замын гүүр гэж нэрлэгдэж байгаа. Ажил бол өмнө жил 9 сард эхэлсэн. Тэгээд өмнө жил бол яг доор бүтс нөгөө дам нуруу зүтгэлтийн ажлууд явагдаад энэ жилээс угсралтын ажлууд явагдаж байна. Энэ бүс дээр нийт 7 цагийн 1300 гаруй метр урт дам нуруу гүүр байгаа. За тухайн 1300 метр гүүрний 30% эзэлж байгаа буюу 430.56 метр урттай. Нийт 52 дам нуруутай ийм гүүр байгаа. Тэгээд одоо гүүрний маань угсралтын үйл явц 70% явж байна. Дам нуруу нь болохоор 3 хүчтгэлтэй. Тэгээд 1650 урттай. Тэгээ нэг алгасал дээр 2 дам нуруу өөдөлсөн гэж хоршиж олдог. Тийм дам нуруу надтай. Ерөнхийдөө бол амжуул энэ сарда багцааж дуусгах тэмдэглэлүүтэй л үзэж байна да.